тэрбум төгрөгийн одоо өр авлагыг барагдуулж өгсөн юм байна. Хууль эрхцэн одоо тэр чинь гэрүүл хөдөлмөрийн нийгэм хамгааллын яам, нийгэм даатгалын ерөнхий газрын өмнөөс л явж одоо нэг ажлын хөөцөлтөн гэсэн үг шүү дээ. За энэ дэр нэг асуулт гарч байгаа. Сэтгүүлч тав хүн бас асуух гэж магадгүй. Нийгэм даатгалын ерөнхий газрын маань хуулийн хэлц гэж одоо цалин аваад ажиллаж байгаа хүмүүс биш үү дээ. Тэд нар маань ягаад одоо энийхээ араас хөөцөлдөг юм бэ гэж. За энэ мэдээж хэрэг энэ өр авлага үүсээд олон жил болж байгаа гэрүүл хөдөлмөрийн нийгэм хамгааллын яам, нийгэм даатгалын ерөнхий газрын хуульчд явж хөөцөлдөд дийлээгүй. За нэлээд одоо өр бол барагдаал явж байгаа шүү дээ. За хоёр том банк байсан учраас хуулийн маш сайн багтай шүүхийн үйл ажиллагаанд оролцсон гэдэг бол одоо төлөөлөл нь хамгаалж гарна гэдэг бол амаргүй байдаг. За энэ хүрээнд одоо өнгөрсөн жил 2024 онд 2025 оны улсын төсвийг хэлэлцэх үед хууль эрхцэн тусалцаа авах гэдэг 3 сая төгрөгийн төсөв туссан. Үүнээс 198 сая төгрөгөөр саяны компани авч шалгараад ингээд үйлчлэгээ үзүүлсэн ийм л зүйл юм байл шүү. Өөрөөсөө гэр бүлийн тухайд шинжилсэн хариулга авч байна. Танаа яамны зүгээс энэ хуулийн төсөл тус нэмж ажиллаж байгаа юу? Бас өөр хуулийн төсөл өгнө. Тэд энэ гэр бүлийн тухай хуулийг хууль зүйн яамнаас оруулж ирж байгаа. За мэдээж хэрэг засгийн газрын өргөн барьж байгаа хууль гэсэн үг шүү дээ. За энэ бол өмнө нэг хууль байсан. За одоо ингээд хоёр салгаад одоо яг энэ хууль зүйн яамнаас буюу одоо засгийн газраас өнөөдөр улсын хурлаар хэлэлцүүлж байгаа хууль маань санкцууд нарай өөр. За одоо генетикийн асуудлууд байх, за хүүхэд үрчлэгтэй холбоотой дотоодод үрчилбэл яах вэ, гадагшаа үрчилбэл яах вэ гэсэн илүүтэй зохицуултууд нарай өөр гэсэн үг. За энэ хуулийн дотроос гэрүүл хөдөлмөрийн нийгэм хамгааллын яам сая өнгөрсөн 7 хоногийн засгийн газрын хуралдаан дээр гэр бүлийн хөгжлийн тухай хуулиа танилцуулсан. За гэр бүлийн хөгжлийн тухай хууль маань одоо яг засгийн газар дээр танилцуулагдаад за олон нийтэд одоо юун дээр тавигдсан байгаа шүү. Манай яамны сайт дээр олон нийт маань бас тэрэн дээр санал өгж болно. За манай хөгжлийг дэмжих тухай хууль маань илүүтэй энэ Монгол улсад байгаа сая орчим гэр бүлийн сайн сайхны төлөө юу юм бэ? Хүн ам зүйн бодлого энэ дээр шингэж өгсөн юм уу? Энэ дээр төсөв буюу одоо санхүүгийн хөшүүргүүд бий юу гэсэн одоо зүйл заалтуудаа мөн үүн дээр нэмэх нь бид нар халамжийн тухай хуульд байдаг одоо хүүхдийн мөнгөний асуудал. За бид нар нөгөө цалинтай ээж гэж ярьдаг. Хүүхд тасарсны одоо мөнгөн тэтгэмжүүдийн асуудал зэргийг гэр бүлийн хөгжлийн тухай хууль руугаа авч хийгээд халамжийнхаа хуулийг дангаар нь үлдээгээд ингээд гэр бүлийн хөгжил рүү илүүтэй гэр бүлийн гишүүдийн хөгжил рүү чиглэсэн олон хүүхдтэй байх, гэр бүл тогтвортой байх, гэр бүлийн хөдөлмөрлөлтийг дэмжих энэ зүйл залтууд авч үлдээд хууль үндсэндээ бэлэн болсон. За засгийн газар дээр хэлцэгдээд улсын хурлд өргөн барихад бэлэн болсон явж байгаа. За жоохон нэг үг хэлэхэд саадтай байгаа зүйл нь эргээд төсвийн жоох эффекттэй, үр дагавартай учраас зарим яамдууд манаас гүйцэд саналаа өгөхгүй байгаа ийм зүйл бий. Одоо дөрвөн хүүхэдтэй бол ипотекийн зээл доожид дараалалгүй хамрагдах нь заагдсан уу? Мөн цалинтай ээж хөтөлбөрөөс одоо мөнгөн дүнг нэмэх боломж бий юу энэ төсөл дээр? Яг энэ хуулийн төслөөр мөнгөн дүнг бол цалинтай ээж мөнгийг нэмэх заалт бол ороогүй тусаагүй явж байгаа. Энэ маань өөрөө эргээд төсвийн үр дагавартай шүү дээ. За нөгөө эхнийх нь асуулт юу вэ? Ипотек энэ байгаа. 4 ба түүнээс дээш хүүхэдтэй болвол байвал тэр гэр бүлийг одоо ипотекийн зээлд очир дугааргүй хамруулах. Энэ болгоны цаана яг үдэ тэгээд нийгэмд янз бүрийн үзэл бодлууд байдаг. Тэгвэл бид нар 2 хүүхэдтэй байгаа нь буруу юм уу? Бид нар заавал олон хүүхэдтэй байх хэрэгтэй юм уу? Энэ маань хүн ам зүйн бодлого энэ олон хүүхдийн бодлогыг хүн амаа өсгөх бодлогыг дэлхийн аль ч улс орны засгийн газар тууштай авч явдаг. Одоо та бүхэн Японы жишээг бас орж байгаа хүний доо төрж байгаа хүний доо үндсэндээ тэнцэдэрл. Тийм учраас Монгол Улсын засгийн газар ч гэсэн олон хүүхэдтэй байх бодлогыг тууштай дэмжинэ. Тэрийгээ энэ хуулийн дээр одоо тусгаж өгсөн явдал. Тэтгэврийн зээлийн асуудал яг юу болж байгаа юм бэ? Тэтгэврийн зээлийн асуудал сая өнгөрсөн даваа гарагт байнуудаа өргөдлийн байнгын орон дээр хэлцэгдсэн. Энэ бол гэрүүл хөдөлмөрийн нийгэм хамгааллын яамны асуудал бол биш болоод удаж байна. Арилжааны банк буюу одоо Монгол банкны асуудал. Түүнээс тэтгэврийн зээлийн хугацаа хэмжээн дээр ямар нэгэн хязгаарлалт тавихыг одоо арилжааны банкудад гэрүүл хөдөлмөрийн нийгэм хамгааллын яам зөвлөөгүй. Цаашдаас зөвлөхгүй. Хөгжлийн бэрхшээл дээр хөдөлмөр эрхлэлтийг Тий 2025 оныг гэрүүл хөдөлмөрийн нийгэм хамгааллын яамнаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөрлөлтийг дэмжих тухай дэмжих жил болгож зарласан. За өчигдөр 12 сарын 3-ны өдөр дэлхийн одоо хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр байсан. За бид нар ингээд ажиллаад өгнээд нийт хөгжлийн бэрхшээлтэй